Эхлэл 21-ээс 30 дугаар бүлгийн товч агуулгыг танилцуулъя. Ерөнхийд нь бол 2 хэсэгт хуваачиж болно. За 21-ээс 23 дугаар бүлэг хүртэл за Бурхны өгсөн хууль, за эзэн боолын хууль, амь биеийн хууль гэх мэтлэн гарч байгаа. За эсийг өөртөө бие дагаа сайн уншаасаа гэж хүсэж байна. За танилцуулга бэлтжихээр зүйлс бол эдгээр бүлгүүд байхгүй байна гэж харсан. За 23-аас 30 дугаар бүлэгт болохоор ариун асрыг хэрхэн барих зааварчилгаа гарч байгаа. За энэхүү зураг дээр болохоор Бурхан Израилийн ард түмэнд Канаан газар нутгийг амлахдаа за мөн их хязгаарыг тогтоож өгсөн байсан. Зүүнээс харах юм бол улаан тэнгисээс Филистичүүдийн тэнгис хүртэл цөлөөс Ефрат мөрөн хүртэл гэж л тогтоосон байсан. За дараа нь мөн эдгээр бүлгүүдэд энд харуулсанчлан Синай уулын талаар бол гарч байгаа. За энэхүү Бурхан Мосед за Аран болон Надаб, Абиху болон за ахмадудаас 70 хүний хамт за Бурханы ууланд ажилласан мөрөг гэж хэлдэг. За тэгээд дараа нь Мосе Яшуатай хамт Бурханы ууланд л гардаг. Харин Израилийн ард түмнийг Аран болон Хуур нар бол хариуцж үлддэг. За энэхүү Бурханы ууланд гарсны дараа Бурханы уулыг 6 өдрийн турш үйлбэрхэд за 7 дахь өдөр нь үүлэн дундаас Бурхан Мосег дууддаг. За тэгээд мөн асрын талаар хэрхэн их талаар зааварчилгаа өгдөг. За эхлээд болохоор гэрээний авдрын налар. За энэхүү гэрээний авдрыг хийхдээ за хойс матар хийгээд за дотор гадаргүй за алтаар бүрээд за алтаар эмд гэж хэлдэг. За энэхтэй болохоор урт нь 2 тохой, өрөөн нь 1 тохой, за өрөөн нь 1 тохой хагас, за өндөр нь 1 тохой гэж хэлдэг. За мөн эвлэрүүлийн тагийг хий гэж хэлдэг. За энэ тагны хоёр талд болохоор хэрэг бүдийг шишир алтаар хий гэж зааварчилдаг. За тэгээд энэхүү гэрээний авдрыг зөөх за алтан гарих болон дамнуургыг мөн хий гэдэг. За ихт болохоор энэхүү дамнуургыг хойсоор хийж мөн алтаар бүрдэг. За дараа нь 50 талхны ширээ байна. За энэхүү 50 талхны ширээг мөн хойс модоор хийж алтаар бүрдэг. За урт нь 2 тохой, өрөөн нь 1 тохой, өндөр нь 1 тохой хагас. За нэмэлтээр 50 талхны ширээн дээр за утлагад зориулсан тавг болон хундаг. За өргөлт зориулна хул аяг болон вархи гэж бол хэлдэг. За дараа нь алтан дэлгүүрийн суурь байна. За энэхүү алтан дэлгүүрийн суурийг за нэг хажуугаас нь 3 салаа, за нийтдээ 6 салаатай. За нэг хажуугаас нь гарсан салаа нь за 3 хундаг байна. За мөн энэ нэг салаа болгоно нь за булцуу дэлбэтэй байна гэж хэлсэн. За мөн нэмэлт хэрэгсэл болгоно хэмсээ болон тавиурыг алтаар хий гэдэг. За тэгээд за эдгээр нэмэлт хэрэгсэл болон энэхүү дэлгүүрийн алтан суурийг нэг талаанд шижир алтаар хий гэж зааварчилдаг. За дараа нь хасрын талаар гарч байгаа. Энийг дараагийн слайд дээр дэлгэрэнгүй тайлбарлая. За энэ хасар нь болохоор нэг тийм 4 давхар за бүрээс бүтээлгнээс бүрдэн гэж хэлж байна. За эхлээд болохоор хасрын бүрээсээ хийхдээ нарийн нэгсэн майлан голн даавгаар хий гэдэг. За энэхүү даав нь хөх нэг ягаан болон час улаан өнгөтэй байна. За урт нь 28, өрөөн нь 14 тохой. За нийт бол 10 ширхэг. За тэгээд нэг бүрээс 50 алтан дээг, 50 хөх гоцоотой байна. За дараа нь энэхүү асрын бүрээсний дээгүүр болохоор за майхны бүрээс гэж яманы хялгасаар хий гэдэг. За үүний урт нь 30 тохой, өрөөн нь бол 4 тохой байна. За нийтдээ 11 ширхэг.
За ингээд мөн 50 хүрэл тэгээ 50 гогцоотой байх нэ. За энэ хүн майхны одоо бүрээсний дээгүүр за улаанаар буцсан хурцын харьсаар бүтээл хийгээд. За үүний дээгүүр далайн гахаан харьсаар мөн одоо бүтээл хийж хэлгээ. За дараа нь болохоор дүнзийг хий гэсэн. За энэ хүү дүнз нь болохоор за урт нь 10 тохой, өргөн нь болохоор 1 тохой байна. За дүнзээ хийхдээ мөн ухаас мотор хийгээд алтаар бүрнэ. За энэ дүнзний углрууд нь болохоор бүгдээрээ мөнгө. За мөн хөндлөл хий гэж хэлсэн. За тэр хөндлөл бол алтаар бүрнэ. За мөн хөндлөл тогтоох гарах юмсан алтан байх хэрэгтэй байна. За дараа нь нарийн гэсэн одоо майлангаар шин таавгаар хөшиг хий гэсэн. За энэ хүү хөшгөний дээр мөн хэрэг бүдийг одоо хийн. За хийсэн хөшгөө болохоор 4 модон баган дээр үлгэн. За энэ хүү одоо модон баган ухаас мотор хийгдсэн алтаар бүрсэн байх ёстой. За тэгээд хөшгөө болохоор алтан дээнд үлгэх нэ. За дараа нь шатаал тахилын ширээ байна. За энэ хүү шатаал тахилын ширээг ухаас мотор хийгээд за мөн дотор гадаргүй алтаар одоо бүрээд за эндээс харах юм бол 4 талтай юм ивэртэй хийн. За урт нь 5 тохой, өргөн нь 5 тохой, за өндөр нь бол 3 тохой байна. За нэмэлтээр за утгуур, угаагуур, сэрээ, ватер гэсэн энэ 4 зүйлийг бол нэмэлтээр хийж өгөх ёстой гэсэн. За дараа нь болохоор асрын хашаа байна. За энэ хүн асрын хашаа мөн нарийн гэсэн майлангаар хийн. За энэ 2 ата бичигдсэн биш, энэ 1 ата байх ёстой шүүжлээрэ. За урт нь бол 100 тохой. За өргөн болон өндөр нь 50 тохой байх ёстой. За тэгээд дэгээ болон холбоосын бол мөнгөөр хийн. За харин гадас болон углуур нь хүрл байх ёстой байна. За дараа нь тахилчин өмсөлийн тухай гарч байгаа. За үүнд нь за цээжвш, ефод, нүмерэг, за нэхмэл дотуур дээл, толгойн оролт бүс гэсэн бол 6 хэсгээс бүрдэн. За одоо нэг бүрчлэн тайлбарлах юм бол за одоо ефод гэдэг нь энэ байна. За бидний хэлээр бол баг 20 мөч юм уу та. За энэний материал нь болохоор за алт, хөх, нийл ягаан, час улаан, даавуу, нарийн гэсэн майланга байна. За мөн гоёмсог бүс гэж гарсан байсан энэ байна. За энэ мөн энтэйг ижлэх материалаар хийгдсэн. За дараа нь болохоор 2 мөрөн дээр нь судалт гартамжуулуу байна гэж хэлсэн. За үүн дээр Израилийн одоо хөвгүүдийн нэрсэл 12 хөвгүүдийн нэрсэл бичигдсэн байх ёстой. За дараа нь болохоор за мөн цээжвч хийгдсэн байсан. За энэ хүү цээжвч мөн алт, за хөх, нийл цааш хөх, нийл ягаан болон час улаан даавуу нарийн гэсэн майлангаар хийн. За үүн дээр болохоор 4 нэгний чулуунуудыг байрлуул гэж хэлсэн. За эхний игнэнд болохоор бадмаарг болон молор маргад. За 2 дугаар игнэнд оюун индраны очир алмаас. За 3 дугаар игнэнд нал гартам ягаан болон за 4 дугаар игнэнд болохоор бендерия судалт гартам хаш байх нэ. За мөн энэ цээжвчний дотор талд урийн болон тумимын хийгсэн байсан. За энэ хоёр нь юу болох талаар Google-ээс хайсан болж тодорхой мэдээлэл бол олдоогүй. Үнэт чулуу юу эсвэл бурхны одоо загс нь үгүй гэж нэм тодорхойгүй зүйл бол гарч ирж байна лээ. За мөн тахилчийн бусад өмсгөлт нь болохоор за энэ хүн нүмерэг байна. За нүмерэг нь болохоор энэ хөх өнгийн даавуу. За энэ хүн нүмергийн одоо хоримод нь за алтан хоох бол анар, алтан хоох бол анар гэсэн дараалтаар бол чимэглэх ёстой. За дараа нь болохоор толгойн оролт болон дотуур дээрл байна. Зөв нь болохоор нарийн майлангаар хийгсэн. За мөн энэ толгойн оролт дээр юм пайц одоо байх ёстой гэсэн. За энэ болохоор эзэнд ариун гэж бичих ёстой байсан. За дараа нь болохоор тахилын тухай товч гарч байгаа. За эхлээд болохоор нүглийн тахил болгоод за бухыг бол нийтлэн. За бухны цусыг нь одоо тахилын ширээн дээр бол цацаад за энэ хүү тахилын ширээн дээр за дотор өөх, үнчилэг за мөн бүрийг өөхтэй хамтлаж шатаа. За харин мах болон арьс зэвсэг
ухаангийн гадна талд бол шатаана. За дараа нь за эзэн дүүргэх за шатаал тахил гэж хоёр хуцыг бол өргөн. За эхний хуцыг нь болохоор за цусын мөн одоо тахилын ширээн дээр цацаад за гидс дотор гоёыг нь бол угаан цэвэрлээд за тэгээд толгой болон бус хэсэгтэй хамтвал тахилын ширээн бол шатаана. За дараа нь болохоор хоёр дахь хуцын цуснаас за тахилчийн баруун чихний гидс болно. За мөн баруун гар хөлийн эрхүүн хуруунд нь бол түрхээд за тэгээд шатаал тахилын ширээнд бол өргөнөө. За мөн өдөр бүрийн тахил гэж хоёр хургийг бол нийдэл гэж хэлсэн. За ихтэй мөн тахилын ширээнд өргөн. За гэхдээ нэгийг нь өглөө, нөгөөг нь болохоор өчийн бүрийгээр өргөх ёстой. За гэхдээ болохоор одоо хинийн 4-1-тэй хасна Епагийн 11 гурил. За мөн хинийн 4-1 тастай хамт өргөх ёстой гэсэн байсан. За ингээд анхаарлаа хандуулсанд баярлалаа.